яг бэлэгдэл мухар сүсэг хоёрын ялгааны юунд байна вэ? Тэр яагаад гэдэг асуултанд хариулж чадах асуудал. Тийм. Ойлгохгүйгээр хийж байгаа үйлдэл болгон мухар сүсэг болж хувирна. Уул аан дээр гараад 3 тойр гэхэнгүүт яагаад гингүүт л зүгээр чи тойрол гэж байвал тэр мухар сүсэг болно. Тийм. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. За могоо жилийн отхон дугаараараа сонсогч та бүхэнтэй уулзж байгаа нэм. Өнөөдрийнхөө зочин Нацаг доржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал, соёл судлаач багш Индраг урьсан. Сайн байна уу? Энэ өдрийн минь төргий. Энэ өдрийн минь төргий. Урьж оролцуулжаад баярлалаа. Баярлалаа. Албаны ажил, амны саршины ажилд авахцсан өдрүүдэд амьсгаа дээртэй байгаад хүрэлцэн ирсэнд баярлалаа. Урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. За, Индраг соёл судлаач гэж мэднэ. За, соёл судлаач гэхээр яг одоо аль хэсгийн судалдгийн бол ямар салбар нь тийм ээ өөртөө нь арай илүү ойр байгаа бол гэж сонирхож байна. Соёл судлаач багш мэргэжлэр бакалавр магистрийн зэрэгтэй одоо доктороос хийж байгаа. Тэгээд судалгааны сэдэв байна монголчуудын соёл сэтгэлгээний онцлог гэж одоо нэг тийм далаа шиг том сэдэв рүү орчихсон. Магистрийн ажиллаа бол Алтан оны тахилгын заавал дээр хийсэн. Тэгээд ерөнхийдөө бол монголчуудын одоо энэ соёл сэтгэлгээ менталитет те юмыг яаж бусад улс орнуудаас ард түмнүүд ямар одоо соёлын онцлогоор илүү өрмөс хардсан байна гэдэг талаар судалгааны ажил хийдэг. Одоо энэ цагаан сард өгсөн айлууд ер нь бэлтгэлээ бадзаатсан байгаа. Тэгээ бид хоёр ярилцж байгаа сэдв сар шинийг мижгэр тэмдэглэе гэд юмаа бэлтцсэн байгаа залуусыг шүүхгүйгээр за бид ер нь ингээд аав ээжтэй золгоод гэртээ айтайхан ёслоод өнгөрчдөг юмаа гэж байгаа хүмүүсийг бас шүүхгүйгээр ер нь манай монголчуудын уламжлалт сар шинийн баяр за томоохон баярууд үндэсний баяр гэх юм бол бас наадам ороо явчин тийм ээ. Энэ баяр монголчууд бидний дархлаа гэж нэг талаасаа хэлж болно. Яагаад чухал юм бэ? За нэг айхтар өндөр ууц тавг засаад суухгүй ч гэсэн тийм ээ бид нар үр хоочтой өөрсдийнхөө хүүхдүүдэд өөрсдөө юуг нь ингэж хадгалжуулах ёстой тухай юу гэж боддөг вэ? Цагаан сар наадам хоёр бол Монгол улсын Монголын ард түмний хувьд хамгийн чухал хоёр. Ялангуяа энэ тусгаар тогтносон өөрийн гэсэн их хэлтэй, их соёлтой гэж байгаа ард түмнүүдийн хувьд хамгийн том хоёр баяр нь. Тэгээ цагаан сарын хувьд бол ялангуяа дэлхийгээр дархан суурьж байгаа монголчуудын хувьд зайлшгүй одоо тэмдэглэх. Тэгээ тэмдэглэхдээ бас нөгөө мөрөө яаж гаргах вүлээ, цаг нарны яаж тохирох вүлээ гэл асуултууд маш хуран гардаг. Тэгэхээр ерөөсөө монгол соёл гэдэг чинь өөрөө ингээд бэлэгдлийн тэгээ тухайн одоо тэмдэглэж байгаа зан үйлийг хийж байгаа гэр бүл, хувь хүн, бие хүн юу гэж өөрөө сайхныг бэлэгдэж, өрөөж хийж чадна яг тэр бэлгээр нь л явдаг. Тийм сайхан. Тийм учраас яагаад цагаан сар гэж байгаа юм те. Тэгэхээр яагаад бүх зүйлийг одоо тэр жилийн одоо муу мухай зүйлийг цайруулж, тэр хатуу хөтөө өвлийг давж те шинэ жилдээ золгож гин. Гэр бүлийн бүх гишүүд нэг нас нэмж гин. Тэгээ энэ олон сайхан баярыг нэгтгээд цайруулж бүх зүйлийг цагаан одоо ихийн цагаан сэтгэл гэж хамгийн дээд өнгө дээд сэтгэл гэх тийм зүйлээр одоо өрөөж бэлэгдэж хийж байгаа баяр. Тийм учраас хийж байгаа тэмдэглэж байгаа айл өрх гэр маань өөрөө ямар зүйлийг л бэлэгдэж байна яг тэр бэлгээр нь болдог гэж ойлгодог. Саршины баяр ч одоо хүннүүгийн үеэс эхэлдэгсэн жуу судалгаагаар за тэгээ Чингис хааны үе, социализмын үе гэл одоо ингээд үе дамжаад цаг хугацааны хувьд яваад идэг. Соёл яг энэ нүүдэлчин ахуй соёл ингээд цаг хугацаанаас шалтгаалаад тэмдэглэж байгаа байдал нь өөр боловч хойно байж байгаа утга агуулга бэлгэдлийн хувьд бол ерөөсөө өөрчлөгдөхгүй байгаа юм шиг санагдаад байгаа. За хөдөө бол одоо орон нутагт нэг 18 настай магадгүй те 20 настай гэр бүл боллоо гэж бодоход яг л бидний аав ээж яаж цагаан сараа тэмдэглэдэг үлээ тэрэн шиг тэмдэглээ тусдаа гарсан л бол ингэж сайхан тэмдэглээд байна. Хотод байгаа хүмүүсийг ажиглаад хахад дийлэнх нь аав ээж нь эмээ өвөө сайхан байж л байгаа бол 40 50 нас магадгүй 60 нас хүртлээ. За ингээд аав ээжтэй золгочдөг юм да гэл сонсогдоод байдаг штеп. Энэ ер нь одоо ингээд цаг хугацааны хувьд өөрчлөгдөж байгаа ч гэсэн явандаа энэ хэвээр үргэлжлээд байвал яах вэ? Соёл гэхээр хүмүүс ер нь асуудаг л да урлаг судлал юм уу, соёл шашин судлал юм уу, яг юу юм бэ гэд. Тэгэхээр соёл гэдэг бол тухайн ард түмнийг хорвоо ертөнцийг ямар одоо нүдээр харахыг хүсэж байгаа тэр дуран барьж байгаа дурна нь аахгүй юу.
Монгол дурангаар, Монгол соёлын дурангаар хараад байна шүү дээ. Тэгэхээр хүний үеэс ихэлсэн энэ баяр маань түүхэн цаг үеэсээ шалтгаалаад соёл яг хүүхэд шиг хүн шиг байхгүй. Ихийн хөвлийг доолдно, боожин, төрн, залуунаас, эдэрнаас, хөгшрөн яг соёл үнтэй адилхан нийгэм соёлоосоо шалтгаалаад зарим соёл устж үгүй болдог. Зарим соёл бий болдог. Зарим соёл яг язгуур хэлбэрээ авч явж байдаг гэдэг ч юм уу. Тэгэхээр цагаан сар бол хамгийн одоо монгол хүн гэж хэлж болох, Монгол бол тусдаа биедээс маш олон мянган жилийн түүхтэй соёл гэж хэлж болох хамгийн гол баяр учраас бид нар энийг одоо дэлхийн өөр улс оронд ч байсан, хөдөө орон нутагт ч байсан, хотод ч байсан айл болох язгуур хэлбэрээр нь хамгийн анхдагч агуулгаар нь үнэт зүйлээр нь авч хийхийг зорих нь өөрөө бидний одоо энэ зөөлөн хүчний бодлого бусад улс орнуудаас ялгарах монгол хүнийг монголоор нь авч үлдэх энэ дотор энэ соёл гэс илүү хүнийг өөрийг нь хүчтэй одоо өөртөө эзэн монгол улс орны нэг хэсэг гэж хэлж болох үс одоо энэ баяр гэж би бодоод байгаа байхгүй зүгээр нэг тэмдэглэл зүгээр нэг идэ будаа шүүс гэхээс илүү энэ бол бид нар энэ ийм олон мянган жилийн түүхтэй соёлтой кодтой арт түмэн шүү гэдгийг л хэлээд байгаа цаана санаа юм болов. Тэгэхээр тухайн цаг нийгэм цаг үеэсээ шалтгаалаад цагаан сарыг илбэг дэлбэг тэмдэглэн эсвэл илүү одоо хэлбэр зан үйлд нь илүү анхааран гэдэг ч юм уу илүү одоо дээлэндээ гэдэг янз бүр нийгэм цаг үеэсээ шалтгаалаад одоо л харьцангуй залуучууд бас одоо заавал эмээ өвөө гэхгүйгээр бидний ураг төрөл юу юм би ч одоо айл ухсаатны бүлгийн дээл соёлоо дээл одоо хувцаа яаж өмсөх ёстой ингээд бид нар ч энэвэрэл дэлхийд ялгарх ёстой юм байна. Ялгарч чадах юм байна гэдгийг ойлгочлоо шүү дээ. Тэгээ энэ бол бидний одоо ялгарл юм байна. Бидний одоо ондоошил юм байна гэдгийг ойлгоцсон учраас цагаан сарыг тэр шанд гэхээсээ илүү яг утга учиртай бэлэгдлэр нь ойлгож тэмдэглэх нь илүү одоо энэ соёл маань сэргэж байгаа юм болоо гэж би харж байна. Одоо таны хийж байгаа үндсэн ажил хүүхдүүд залуучуудтай илүү ажиллаж байна. За Монгол үндэсний цагаан сарыг уламжлалаа авч үлдээд шинчиллийг зохис хэлбэрээр нь оруулж ирвэл зүгээрээ ер нь бэлэгдэл байх ёстой шүү. Сар шөнийн баярыг тэмдэглэх ёстой шүү гэлээвэл одоо энэ орчин үеийн хүүхдүүд яг ойлгож гин үү? Ингэж тайлбарлахын тулд та яг одоо хүүхдүүдэд тайлбарлаж байгаа юм шиг хэлвэл уламжлал нь энэ байгаа, шинчил нь энэ байгаад. Яавал юуг нь авч үлдэх ёстой ингэж тайлбарлавал яаж тайлбарлах? Тэгэхээр цагаан сар гэдэг маань өөрөө биет болон биет бус гэдэг нэг юм хоёр соёл байгаа шүү дээ. Нэг нь гарт баригдчих болж байна. Нэг нь гарт баригдахгүй цаад агуулга бэлэгдэл үнэт зүйл агуулж. Тэгэхээр энэ хоёрт эдийн болон оюуны соёл хоёр нийлээд нэг том цөм хэлбэрээр илэрж байгаа баяр маань өөрөө цагаан сар. Мэдээж бид нар бол монголчууд эртнээсээ эхлээд аливаа зүйлийг хэлбэр биш цаад үнэт зүйл, цаад агуулга ямар зүйлийг бэлэгдэж энэ зүйлийг хийгээд байгаа юм гэдэгтээ илүү ач холбогдол өгдөг учраас бид нар цагаан сар гэдэг нь зүгээр л нэг идэ шүүс тавьдаг, ууц тавьдаг нэг тийм хүнд баяр гэж ойлгохоос илүүтэйгээр бид нар энийг айл гэр бүл байганы одоо гишүүд нэг нас нэмж байна. За нөгөөтэйгөр гэх юм бол эртээр үеэсээ нүүдэлчин монголчууд энэ хитүү одоо өвлийн хэцүү цаг үеийг эсэн мэнд авсныхаа баярыг хийж байна. За ингээд нөгөө одоо нүүдлийн соёлтой малажихуйн одоо энэ эрхэлдэг соёлтой учраас энэ бүх соёлыг агуулсан энэ хоол хүнс ах энэ бүх зүйл маань энэ баяр дээр илүү илэрч гарч ийн гэдэг ч юм маш олон талын ач холбогдолтой учраас эхлээд энэ агуулгын ойлгох илүү үндсэнтэй. За тэгээд энэ юугаар илэрч байгаа вэ гэхээр бид нар дээл хувцснаас ялж монголчууд маш олон угсаатны бүлгээс бүрддэг те хаалгах, бааяд, дайрганг гэл те одоо тэгэхээр захчин те тэгэхээр энэ олон угсаатны бүлэг бид нар ямар өвгд эцтэй. Миний эмээ өвөө айл угсаатны бүлгийн хүн юм. Ямар дээл хувцас өмсдөг юм. Би аав талаа дагвал ямар хувцас өмсөх ёстой. За миний эмээ өвөө ямар идэ шүүс тавьсан байна те ямар бурхан дахин шүтдэг. Манай эмээ өвөө дээрүү цагаан сар тэмдэглэдэг байхад ямар одоо өндөрлөг уул усан дээр гарч одоо хямраас хэрэгэдэг байсан гэдэг ч юм уу. Ямар одоо битүүнээр шагаан наадгаа тоглолдог байсан ингээд. Энэ нөгөө цаад утга санаа эн чинь өөрөө нөгөө нэг зүгээр нэг зохиогоод хийгээд байгаа биш. Түүхээ дамжуулах, өв соёлоо дамжуулах, зан үйлээ дамжуулах маш олон энэ нөгөө аман одоо хэлбэрийн дамжигдаж ирсэн соёлуудаа дамжуулж байгаа хэлбэр учраас эхлээд тэр юуг бэлэгдээд байгаа юм бэ гэдгээл
ойлгочих хэрэгтэй. Наандад цагаан сар гэдэг байгаа юм байна. Бид нар одоо цагаан гэдэг өгчөөр эхийн цагаан сэтгэл, сүүн цагаан гэл хамгийн сайхан нэрийг цагаан өнгөөр бэлэгддэг шүү дээ. Тэгэхээр энэ өдөр ч гэсэн бид нар цагаан эдээ будаагаа гаргаж байна. За дээр нь одоо хамгийн хүндтэйс чин хувцас өмсөн, цайвар цагаан хувцас өмсөн, цагаан сайхан сэтгэлээр ярилцсан, хар муу юм ярихгүй, хил ам хийхгүй гэдэг ч юм уу тий. Ингээ эндээс өнгөний бэлэгдэл хүртэл харж болж байгаа байхгүй. Бид нар ямар монгол хүн ямар өнгөнийг дээдэлдэг гэдгийг надад харж болж байгаа байхгүй. Бусад улсын оронд цагаан өнгөийг жишээлбэл оршуулгын заавал дээр цагаан хувцас өмсдөг ард түмэн байгаа шүү дээ. Тэгэхээр бидний одоо өнгөний бэлэгдэл, тооны бэлэгдэл, цээрийн бас эндээс маш олон зүйлийг хүүхдүүд, залуучууд харах боломжтой. Тэгэхээр энийгээ илүү төлхөө ойлгоод авчвал эдээ будаа одоо хол хүний нутагт те хариуцад байгаа бол заавал тэм хүнд эдээ шүүсгээ тавиад байхгүй. Тэр бэлэгдлэл мэдчихвэл бид нар хаанч л Монгол цагаан сараа хийгээд явах боломжтой. Одоо өсвөр насныхан бол юмны учрыг арай нэг ойлгох болоогүй байна да гэд аав ээжүүд нь томчууд нь хүлээцтэй хандаж болж байна. 20-од насныхан за зарим нь бол үнэхээр сөрхий байна, мундаг байна. За бидний ёс төргийн байх ёстой гэл бараг л аав ээждээ заагаал эмээ өвөөгөө хүндлээл ингээ явж байна. 40 нас гараад ирэхээр амьдрал угаасаа цаанаас нь за одоо ингээл жилийн жилд манай хамаатнуудаас, настайчуудаас ингээл байхгүй болоод л байдгийм байна да. Тийм учраас бид нарынхын сар шөнийн баярыг төвөгшөөгөө дах хэрэг байна уугүй юу гэдэг ингээд амьдрал цаанаас нь заагаад байгаа юм шиг санагдаад байна. Тэгээ залуучууд ер нь би одоо зөвөр ингээд хувь хүнийхээ хувьд ажиллаж байхад юунаас нь ингэж айхтар төвөгшөөгөө байгаа юм бол гэж бодохоор энэ шалтгаануудын нэлээд дээгүрт санхүүгийн асуудал ороод ах шүү байна. Уг нь бол одоо манай сар шөнийн баяр, цагаан сарын баяр бол малч тэмдэглэхэд чинь хотонд байгаа хоноо гаргаад л тэр дээдэргүү хуушур буузаа үлийн улирал тавар ийгээл идчихэж байгаа шүү дээ. Энэ ингээд энгийн байсан байна. Харин хот хүрээ газар юм уу, зарим газар яагаад ингэж хөндрүүлж авч үзээд байна. Энэ одоо яг үнэхээр санхүүдэд байгаад байна уу, сэтгэлгээндээ байгаад байна уу? Ингээд зохицуулбал боломж өгнө байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Яг бид нар нөгөө эмпирик төвшний маш энгийн яагаад гэдэг асуултанд л хариулж чадахгүй учраас энийг нөгөө заримынх нь хувьд мухар сүсэг нөгөө цаад үнэт зүйл агуулгыг ойлгохгүй байгаа учраас хийж байгаа зүйл нь үр айгу тийм альва хийж байгаа үйлдэлийнхөө зорилго агуулгыг ойлгохоор хүнд ойлгомжгүй хэцүү санагдаж штэ. Тийм л одоо зүйл юм болоо гэж хараад байгаа юм. Тэгэхээр одоо социалист нийгмийн үед цагаан сарыг төдийлөн хийдэггүй байсан тий. Тэгэл арчлал гарсантай холбоотойгоор энэ уламжлал баяр наадмууд нь одоо буцаж сэргээл тэгээ энийга нөгөө нэг өвлөн дамжуулдаг хүмүүс маань жоохон ховрдоод тэгээ суурин соёл иргэншилтээр хотын одоо энэ орчин нөхцөлд энэ одоо нүдлийн соёл ахуй дээр хийдэг байсан баяр маань шилжиж орж ирэхдээ тэр чигтээ орж ирэхдээ бас жоохон хүнд хэлбэрээр ороод ирдэг ч юм уу тий. Заавал айл болох хууц идэ тавина гэдэг ч юм уу. Ингээд нөгөө жоохон хүнд хэлбэр рүү орчихсон. Тэгэхээр хамгийн гол нь л энэ битүүний гол утга учир юу юм? Шиний нэгний гол утга учир юу юм? Шиний хоёрны утга учир юу юм? Ахас ихсээ хүндлэн гэдэг чинь юу юм? Яагаад шин дээл хувцамсан гэдэг юм? Яагаад хүнд бэлэг сэлт өгнө гэдэг юм? Эннийхэл гол агуулга одоо тэр цаад бэлэгдэл сэтгэлгээ үнэт зүйлийг ойлгочих юм бол энийг заавал хүндрүүлээд заавал нэг тийм том нүсэр болгоод ах ерөөсөө шаардлага байхгүй. Хамгийн гол нь энэ чинь эртээр үесээ бид нар ч одоо байгаль, хүн, мал гэсэн энэ гурван шүтэлцээд харилцаа холбоог зөв авч явах гэсэн л арга штэ. Тэгэхээр одоо нөгөө зүгээр л уул аваагаа дахиад байгаа юм биш. Энэ уул авааг хайрлах ёстой юм шүү, хамгаалах ёстой юм шүү, хогоо илээвээд байхгүй юм шүү. Энэ уул усан чи аваачл хүссэн юм өргөөд хүссэн юм хаяад байхгүй юм шүү гэдэг утга санааг л энэ одоо уул авааны дахлаг байдаг юм уу, баяр наадмаар л дамжуулж хийгээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр мал, хүн, байгаль гэсэн энэ гурван нандин одоо энэ нүүдлийн соёлын холбоог энэ цагаан сар бол хамгийн тод томрон харуулдаг. Тэ одоо өвөлдөө одоо энэ хахир хатуу өвлийг малтайгаа хүн зон олон 9 минут давлаа гэдэг л баярыг хийж штэ тий. Тэгээд одоо тэр мал амтны тэр улаан махыг хүртэл тэр цагаан зүйлээр хумж одоо тэр битүүлж тий цайруулж тэгээд тэр жилдээ муудсан хүмүүс байх юм бол ивлэрдэг тий. Тэгээд одоо ихсдээцүүд өвгдээцүүд дээр очиж зологдог, хүндэлдэг ийм сайхан ёсол байна. Тэгэхээр энийг нөгөө нэг ямар хэцүү юм бэ? Ямар төвхтэй юм бэ биш. Энэ чи бидний энэ газар нутаг дээр хэдэн мянган жил амьдарч ирсэн
одоо байгальтайгаа, хүнтэйгээ, малтайгаа зөгтөж ирсэн л нэг хамгийн одоо нандин чанарыг л харуулж байгаа зүйл юм болов. Одоо тэгэл зүгээр л нэг айл гэр байлаа гэхэд нэг сард нэг удаа хуушур хийгээд иддэг айл битүүний орой нэг хуушур хийгээл идчихэд эн чинь тэгэл битүүний орой хийх ёс нь болоод явчихж байгаа юм шиг. Уул аваа дахин шинэ нэгний өглөө овоон дээр гарч нар харна гэл тэгэл зарим нь найз нөхдөөрөө нийлэл ирчүүд гэрийн эцэд гараал яваад байдаг. За гардгуу зарим нь за ямар 12 жилийн эхний амтан биш. Юу гэдэг хэлээд нэг ингээл төрүүлж нар харахаар яах вэ энэ төр гэл би нэгэ яжлаад яаж яж байгаа л 2 3 тал болцоод идэв штэ. Тэгэхээр яг таны одоо судалгаагаа хийсэн уул аваа тахих тэр дундаа цагаан сарын шинэ нэгний өдөр өрхийн тэргүүн юм уу? Эсвэл ирчүүд яг ингэж уул аваагаа дахиж нар харж дээж өргөлөө өргөдгийн учир шалтгаан юунда байна вэ? Ер нь бол одоо тухайн урхайл ямар газар өвлжөө те бууж байгаа. Тэгээд ямар уул усанд очиж जैन одоо 4 улиралтай 5 шумалаа дагаж нүүдэлж байгаа. Өрх гэр айл бол нөгөө тухайн байгалыг эзэнтэй гэж үздэг, амчилж үздэг тэр сэтгэлгээнээс улбаатай. Тэгээд одоо өвлжөө хавржаа сайхан байгаасаа те ямар нэгэн байгалийн одоо тэр хэцүү үзэгдэл баг тохиолдосоо гэж уул усны эздээс гуйдаг. Тийм ч учраас тэр хаврын тэргүүнээс шинэ жил эхэлж байна. Шинийн нэгний өглөө бол гэрийн эзэн гарч одоо тухайн байгалыг шинждэг тэр жил ямар байх вэ гэдгийг зөвхөн гэрийн эзэн ч биштэй эхнэр хүн ч гэсэн өглөө босоо тий өрх гэрээ татаад одоо тэр босгон дээр тавьсан лам бурханд өргөсөн хүмүүстэй одоо тэр өргөстэй харгад нийтнэрээ зүүн зөвхтөө өргөсний дараа хоттой малаа тэгээд үйлсийг нар яаж гарч байгааг шинждэг юм ухаан байна штэ. Тэгэхээр зүгээр нэг гараал салхи сайхан гэд үлээж ааш байглаа шинжиж гин энэ эрхжил ер нь ямар төлөвтэй байх нь гэж харж гин. За өөрсдийнхөө урхайл одоо гэрийн одоо хиймэр сүлтийг бас даатгаж гин тэр байгалийн эддэд те тэгээд талархлаа илэрхийлж гин. Одоо орчин цагт бол өрөнд орны соёл гэлтгүй бүгд л медитейшн бясалгаал байгаа зүйлдээ талархыг энэ ч юустой энерги юм байна гэж ярьдаг болсон. Тэрийг л бид нар хэдэн мянган жилийн өмнө мэддэг, байгалыгаа амжилж үздэг, байгалыгаа хүндэлдэг, талархдаг. Энэ л одоо үйлдэл штэ. Тэгэхээр жилийн ихэнд бол өрхийн тэргүүн хамгийн сайхан хувцас бүрэн бүтэн өмсөөд уул авааныхаа одоо хамгийн бага уул авааныхаа орой дээр гараад цай сууныхаа дээжийг өргөө сайхан ерөөлтөө хэлээд тэгээд байглаа шинжээд эрхжил ямар байх нь гэд тэ. Энд чинь хүний нөгөө энерги байхгүй сайхан зүйл бодож чинь сайхныг өрөөж, сайхныг бэлэгдэж, гэрийн одоо эзэгтэйч тэр хамгийн ихний одоо тэр малынхаа дээжээс авсан сүгээр цайгаа чанж ийн өрх гэр одоо гэрийнхаа бурхан дахил өвгдөөдтэй цайныхаа дээжийг өргөж ийн, уул хангаатаа өргөж ийн, гэрийнхаа эзэнд өгж ийн, үр хүүхдүүдтэй цайгаа өгч ийн. Энэ болгоны чинь цаана нь өөрөө бэлэгдэл яваад байгаа. Сайхан байх гэдэг, жаргалтай байх, амар амгалан байх гэдэг. Одоо би ч гэсэн яг энэ бэлэгдэл дээр их анхаардаг, анхаарлаа хандуулдаг, ихтгэл үнэмшилтэй гэх юм уу? Эмэгтэй хүн болгон одоо манай монголчууд чинь тэр болгон мэдхгүй уул аваан дээр гараал нэг хайхтар ингээл байдггүй штэ ирчүүдтэй адилхан. За миний хувьд бол цагаан сарын шинэ нэгний өглөө манай гэрийн цонхоор нар харагдана уу, хамгийн түрүүнд намайг хаана явж хахад би хамгийн ихний шинэ нэгний өглөөний нараа харна уу, хараал нарандаа талархаал залбираал тухайн жил гэр бүл үр хүүхдүүд маань сайн сайхан байгаасаа гэл хөөхөн хүслээ шивнээл ингээл өнгөрчдөг. Тэгээд тэр маань одоо ингээд өчнөө олон жил давтагтаад яг ингээд биелээд яваад байгаа юм шиг санагддаг. Нөгөө монгол хүн амны бэлгээр идэг шиг. Тийм. Тэгээ нөхрийгөө уул аваанд бас гарнаа, шүтлэгтэй сүсгтэй талдаа. Тэгэхээр юу өгч явбал зүгээр юм бол гэж боддог. Гэхдээ тэгэл уул усыг аргадаг тэр одоо хүүж байдгийн юм уу арцтэй эдэ будааныхаа дээжийг ер нь бол тэгэл нэг уул усанд хамаагүй ингээл цуусуудаа шүүс мөс өргөх байдгийн юм уу те эсвэл мөнгө тавих байдгийн юм уу янз бүрийн давхуу тавин гэхээсээ илүү сайхан үг хэлж өрөөх сайхан бясалгах хүн дотроо л нэг зөв юм бодох нь те санаа зөв бол заяа зөв гэж байгаа штэ. Доторх нь буруу байгаад гаднаа мянган үйлдэл зан үйлээ тэр чинь өөрөө нөлөөлөхгүй шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн үйлдэл хийхээс илүү тэр сэтгэл харагдахгүй байгаа мөн чанарт л илүү утга учир өгдөг учраас сайныг бодож, сайныг сүсэглэж, сайныг өрөөжл гарахад одоо юу ч байсан л сайн болж хувирна шүү дээ. Тийм учраас мал сүөнийхээ хамгийн одоо дээж сүүг байдаг юм уу?
За тэгээд одоо арц хууж байдаг юм уу те одоо ямар хий битүүдийг одоо гаргадаж өрөөж тийм байдгийг уул усныхаа онцлогоос шалтгаалаад л гарна гэсэн үг те. Ер нь бол би нэг тийм арих дарс өргөхийг гэдэг юм уу эдээ шүүс ингээл хамаагүй хоол унд ингээл иймэрхүү зүйлийг одоо өргөөд ах нь хэр зөв юм бол доо л гэж боддог. Тэгэхээр малынхаа сүүнээс одоо дээжээс аваад цацлаа өргөх чинь л одоо хамгийн сайхан цацаа шүү дээ. Бэлэгдлэр бодож хүн болгоо одоо шүтэж байгаа хүмүүс нь ихтгэл үнэмшлэр гараад байна. За зарим нэг ардан үлдээд гарахгүй байгаа хүмүүс мухар сүсэгтэй холбож яриад байдаг шүү дээ. Яг бэлэгдэл мухар сүсэг хоёрын ялгааны юунда байна вэ? Тэр яагаад гэдэг асуултанд хариулж чадах асуудал. Тийм. Ойлгохгүйгээр хийж байгаа үйлдэл болгон мухар сүсэг болж хувирна. Уул аан дээр гараад 3 тойр гэхэнгүүт яагаад гингүүт л зүгээр чи тойрол гэж авил тэр мухар сүсэг болно тийм. Яагаад гэдгээ ойлгож хийхгүй байгаа зүйл чинь өөрөө ямар ч нөгөө одоо үр дагавар үр дүнгөө гэсэн үг шүү дээ. Тийм учраас бид нар чинь энэ 3 ертөнц Монголын яс 3 гэж ирдэг те. 3 ертөнц дээд, дунд, доод ертөнц гэж байна. Бид нар энэ дунд ертөнцид аж төрж байгаа юм байна. Элэг бүтэн, мөр бүтэн те. Тийм учраас энэ 3 ертөнцид байгаа энэ дунд ертөнцид элэг бүтэн бидний өвөг дээдсийн дээд тэнгэр рүү явдаг юм байна те. Тэгэхээр бид нар ингээд 3 энэ уул овоог тойрж байгаа юм байна. Энэ уул овоо чинь өөрөө энэ уул усны эзэдийн одоо гэрэн юм байна те. Тийм учраас хүндлээд одоо энэ ойр авднаага хогийг цэвэрлээ чулууд ингээд нэмж тавьдаг гэдэг ч юм. Тэгэхээр мэдээд хийж байгаа зан үйлдэл маань өөрөө соёл болж хувирах нь шүү дээ. Мэдгүйгээр хийж байгаа үйлдэл маань өөрөө мухар сүсэг болж хувирна. Тийм учраас үр хүүхэдтэй залуучуудтай аль ахмадууд нь тэр нөгөө тухайн угсаатны бүлэг овог аймагуд ямар соёл, ямар түүх, яагаад энэ улсыг тэгтгэн, яагаад энэ баяр наадамд ингэж бид нар манай айл үрхийн зан үйлдэлтийн гэдгээ тайлбарлаж өгөх нь чухал ах. Тийм. Босгон дээр битээ хишгэж аваа. Яагаад зүгээр л гэх юм бол тэр мухар сүсэг болоод тавьчих. Гэхдээ яагаад гэдгээл тайлбарлах хэрэгтэй. Тийм учраас тэрийг одоо энэ тухай соёл уламжлалын талаар угсаатны зөөж эрдэмтэн судлаачдын бичсэн номыг л одоо энэ дэлгүүр хошоо явж стресстэй бэлэгсэл одоо цуглуулж те үнэхээсээ илүү энэ аман соёл бэлэгдлийнхаа баярыг сайхан ойлгож мэдэж хүндэлж хийх нь илүү утга учиртай. Яг одоо энэ цагаан сарын эдээ шүүс засах тухай, тавгийн эдээ засах тухай хэдийгээр таны яг үндсэн судалж байгаа чиглэл биш ч гэсэн подкастуудын сонссон, урьжсэн зочдын нэр нь хараад байгаа. Тэгэхээр одоо ингээл уламжлалыг авч үлдээд бид нар шинжилж байгаамаа цагаан сараа хөндлөж гинэ гэл одоо ингээ Bible бичээнээр тавгийн эдээ зассан ч гэдэг юм уу. Манай залуучууд ингээд нэг хөөрхөн минимал манай тав гэл харуулсан байдаг штэ сошиал бүгдээр л харж байдаг. Энийг яг юу гэж тайлбарлаж яах юм? Үгүй яхаа тэгээд Монгол хүн чинь амны бэлгээр аштын бэлэг гэдэг орж ирсэн хүн болгонд дээшээ харсан савыг өрөөдөг. Тэгээд тэр орж ирсэн зочин гейчэнд өөрөө цай өгнө гэд цайлах ёс гэдэг чинь өөрөө их том соёл. Орж ирж байгаа зочин гейчэнд цай барьж гинэ гэдэг нь тэр айлыг хүлээн зөвшөөрж гин тэр айл зочноо гэж хүндэлж байгаа хэлбэр. Орж ирж байгаа айлдаа элбэг дэлбэг байх тий эдээ ундаатай байх гэдэг чинь хамгийн одоо гол зүйл шүү дээ. Тэгээд юу вэ түүгээрээ дайлдаг. Эхний одоо монголоор аялж байсан маш олон аялагчид бол монголчууд танихгүй хүн ч гэсэн ороод ирэхэд маш их зочломтгой, дайламтгай илдэг тэг хүнд их тусч байгаагаа харамгүй хуваалцдаг юм хармын сэтгэл байхгүй гэж өргөлж хэлдэг штэ. Тэгэхээр жилд нэг удаа гэртэн зориод ирж байгаа холын хамаатан, ойрын хамаатан хүнлээд ирж байгаа хүмүүст эдээ будааныхаа дийжийг тавих. Одоо бол залуучууд заавал одоо бол боо гэхгүй, заавал мушгаа боо эдээ будаа гэхгүйгээр цагаан эдээгээр хүртэл гоё эдээ застаг болчихсон байна. Юу байна түүгээрээ л одоо сайхан эдээ будаагаа засчихсан. Магадгүй одоо холын газар амьдарч байгаа хүмүүс тэр одоо эдээ шүүс нь олдохгүй бол тэрийг нэрнгээсээ л орлуулад хийчих. Хамгийн гол нь тэр нөгөө тооны бэлэгдэл явж байгаа шүү дээ тий. Бид нар ямар тоог цэрлэлтэн яагаад нөгөө сондгоо тоо тавиад байгаа юм. Тэгэхээр тэр тооны бэлэгдэл монголчууд юуг одоо элбэг дэлбэг тоо бодож үздэгин юуг одоо болохгүй гэж үздэгин тий одоо хятадууд бол 8-ын тоог сайн гэж үздэг ч юм уу одоо Азад бол нөгөө 4-ийн тоог одоо муу тоо гэж үздэг ч юм уу тий тэгэл яг тэрнтэй адилхан
тэр цаад гол бэлэгдлэл мэдчих хахад хүн юугаараа ч хідээ зассан болно шүү дээ. Ижил төстэй соёлтой Азийн зарим орнууд гэл байж байгаа шүү дээ. Манайх шиг хаврын баяр тэмдэглэдэгч байдаг юм уу. Тэгээ саяхан нэг мэдээлэлээс харж байхад Солонгос улсад нэг гишүүнтэй өрхийн тоо түүхэнд байхгүй дээд хэмжээндээ хүрлээ. Ерөөсө ганцаараа амьдрах сонирхолтой. Баяр ослолт болж исэн ч ганцаараа байж байдаг. Ерөөсө ингэ нийгмээс тусгаарлагдсан юм хүмүүс их болоод байна гинэ. За тэр олон сая хүнтэй улс юм байдгийн байж хэрвээ бид дотор тэгж боддгийн. Манай монголчууд хүн ам хэд вүлээ. Яг энэ соёл манад ингээл технологи цахим орчин хөгжсөн байгаа үед яг ингээл төрөл ороод ирэх юм бол нэг хүнтэй гэр бүлийн тоо ихсүүл яана. Тэгээ бид нар энэ залуучуудтай хэлж өгөхгүй болвол эднэр ингээд дураараа байгаад байвал яах вэ гэсэн бодол бас төрнөө. Тэглээгээл ёстой таны хэлж байгаа шиг тех ёстой, тэмдэглэх ёстой гэдэг бас ойлгохгүй юм байна. Энэ дэр бас учруулахгүй. Тэгээ ер нь бол одоо бүхий л одоо гэр бүлийн соёл ямар ч хүнийг одоо хүүхдийг хүн болгож авах те хүнээр хүн хийх гэдэг чинь тухайн хүмүүж штэ. Ямар өрх соёл, ямар гэр бүлийн соёлын орчинд өсөж байна. Ямар одоо хамгийн анхдагч нэг чинь гэр бүл шүү дээ. Тэгэхээр тэр ямар гэр бүлийн соёлын орчинд өсөж байна. Тэрнээсээ шалтгаалаад эх орондоо гэр бүлтэй ард түмэндээ хэр хүндэтгэлтэй хандж байна. Бидний их хэлээр биднээс илүү ярьдаг монгол судлаачид байна шүү дээ. Бидний соёлыг биднээс илүү мэддэг. Гэтэл монгол хүн гэдэг амартлаа монгол их хэлээрээ ярьж чадахгүй гадаад байгаа маш олон хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр чи яг үр хөвгтдээ хүрээлэн байгаа гэр бүлийнхаа хүмүүсээс юу хүсэж чинь чи өөрөө тэрийг л үлгэрлэж хийх ёстой. Мэдчихэвэл тайлбарлаж өгөх ёстой. Мэдхгүй бол мэддэг газраас нь олж унших, мэддэг хүнээс нь асуух ийм л зүйл байна. Ингэж ижил үлгэрлж цааш нь явна. Гэхдээ энэ том газар нутаг дээр, энэ том түүх соёлын өлгийн нутаг дээр энэ их баялаг түүхтэй улс орны ийм цөөхөлхнээ байжж бид нараа түүх соёлоо хайрлаж хамгаалахгүй бол хэн хайрлаж хамгаалах вэ? Хичнээн бид нар даяарч байгаа нэг хүн одоо нэг хоёр хэлээр ярьж байна. Маш олон улс орны хоолны соёл, хөгжим одоо ингээл өрний бүхий соёлын хэм маягуудыг бид нар суурь соёлын иргэншлэлээр авч байгаа энэ тохиолдолд зөрүүлээд бид нар яаж энэ соёлын дархлаатай байх вэ те? Хүн ханиад хүрдэггүй, өвчин тус байхад дархлаа чухал гэдэг шиг монгол хүнийг монголоор нь авч үлдэхэд тэр соёлын дархлаа гэдэг маяг чухал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг хэн нэгэн багш юм уу сургууль гэхээс илүүтэйгээр гэр бүлийн орчноос л хамгийн түрүүнд аавна. Тэр гэр бүлийн орчин чинь өөрөө хамгийн түрүүнд тэр энэ баяр наадмаар дамжуулж тэ ургийн баяр байдаг юм уу, наадам байдаг юм уу, цагаан сар гэдэг хамгийн одоо энэ гол баяруудыг бол тэр утга санаатай бэлэгдэлтэй л ойлгуулах нь одоо энэ соёлыгоо одоо мөхөчгүй авч явах гол түлхүүр. Сүүлийн үеийн залуучууд л гэж яриад байгаа юм. Өөрсдөө болон биднээс дээш үеийнхнийг харьцангуй учиртайд тооцчод байна. Яг энэ залуучуудад өөрсдийнх нь мэддэг хэлээр ярил, мэддэг чаддгаар нь зүрлэх юм бол маш их үр дүнтэй юм байна гэдгийг одоо ер нь одоо дуучин таандрын гэгэнгээ дууг гарснаас хойш хийт болоод оройг үсмэр маныг залуучууд ямар их уншиж байна. Номын сангуудаар хүүхдүүд их суудаг болж байна. Одоо энэ ном зардаг газруудаар бас оройг үсмийг хайсан залуучууд их байна. Тэг би бодчихсан ахгүй хөөх юм нэрээ те яг ингээд аргыг олоод хийчих юм бол ямар их сайн нөлөөлөл болж чаддгийм бэ гэж бодчихсан. Танд анзаарэгдэж байна номын сан оройг үсм бөө хэлдэг. Ер нь бол номын санд их хүмүүс асуудаг л да. Номын санд хүмүүс сууж ном уншиж байгаа нөгөө маш их уншиж байгаа. Тэгээд манай номын сан чинь бол нөгөө public meeting гэж явдаг. Бүх насныхан зориулагдсан. Тэгээд хүүхэд, оюутан залуучууд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй, онцгой хэрэгцээтэй хүмүүст бүх хүмүүс тохирсон уншлагын үйлчилгээг санал болгодог. За харьцангуй одоо номын сан чинь бол орчин үед нөгөө чимээгүй орчин гэхээсээ илүү энэ олон их худлаа он мэддэхгүй байгаа их сурвалжуудын дунд хүн ч одоо өдөрт хэдэн мянган мэдээлэл аваад байгаа тийм. Энийний дунд яг нөгөө үнэн зөв мэдээлэл авах, мэдээллийн боловсралтай байх нэг одоо төвшөж суур газар нь сургуулиуд, ихтэй сургуулиудын хажууд номын сан болчиход байгаа байхгүй юу? За гадны улс орнуудад бол номын сан чинь бүр 2 дахь гэр орно гэж явж байгаа байхгүй. Тийм 5 дахьтай. Зөвхөн ном унших гэж биш юм бүр соёлын орчин болчихсон. Тийм учраас манай номын сан жигс яг энийг зорж бас шинэ номын сан одоо ашиглалтанд оруулах гээд энэ 100 тэг ажиллаж байна. Тэгэхээр номын сан бол одоо нөгөө
зүгээр нэг чимээгүй ном уншаас өн гэхээсээ илүү тэнд хүмүүс багаар ажиллах гэж зурж сурах гэж 2D 3D анимашн зурж сурах гэж англиар ярьж сурах гэж японоор ярьж сурах гэж маш олон зүйл сурах гэж нэгтгэх гэж аль нь зөв мэдээлэл гэдэг одоо маш олон мэдээлэлээс зөв мэдээлэл олж авах гэж очдог ийм түвшиц газар болсон. Тийм тэгэхээр бол маш их олон залуучууд номын сангаар үйлчлэлдэг болсон байна. Тэр нөгөө нэг таандар дээр бол ер нь би таандар гэлтэхгүй ер нь маш олон уран бүтээлчдэд бас баярлдаг байхгүй. Инфлюенсер гэдэг нөлөөлөгч гэдэг хүн бол тодорхой хэмжээнд ард түмнийхээ өмнө нэг үүрэгтэй л байгаа шүү дээ. Юуг үлгэрлэх вэ гэдэг те. Тэгэхээр ялангуяа одоо нэг өхрийн үр дөрөг бол 1000 өхөр гэдэг шиг одоо те. Ялангуяа соёлын ажилтнуудын хувьд бол энэ цөөхөн ард түмнүүдийг их хэлээрээ ярьдаг, сэтгэдэг, түүх соёлтой хайртай хаад хамгийн их нөлөөлөх хүмүүс нь бол улс төрчид биш, инфлюенсерүүд. Тийм учраас одоо ингээл үг хэлэндээ эзэн байх, үйлдэлтэй эзэн байхад маш анхаарах хэрэгтэй болов уу гэж боддог. Нэг хэсэг хүүхдүүд ном уншихгүй байна. Ерөөсөө ингээ холтчлоо гэж шимжлээлээсээ. Одоо яг өөр болж эхэлж байна. Энэ бас яг таны хэлж байгаагаар инфлюенсерүүдийн нөлөө байх шиг байна. Хүүхдүүд хитэн ном уншсан гэдгээ одоо өөрийнхөө нүүр номонд бичиж нөгөөдүүл нь даган дуурайж магтаж номын сангийнхаа зургаар давлгаалах ч гэдэм үү. Нэг ийм нөлөөллийн эерэг давлгаа бас яваад тах шиг санагдаад байна. Ер нь би харж байгаагаар номын сангаар үйлчлүүлж байгаа, тогтмол үйлчлүүлж байгаа иргэдийн одоо судалгааг харахад бол эцэг их өөр уншихал хэрэгтэй. Тийм. Еврейчүүдийн энэ ухаантай байдаг хүүхдүүдийн хүмүүжүүлэх арга ухаан хамгийн номер 1-т бол одоо нин тэргуунд ном уншиж хэлэхээс илүү өөрсдөө ном уншдаг. Тийм. Баяр ёслолоор ном одоо чихэр юу бэлгэлэхээс илүүтэйгээр ном бэлгэлдэг. Ерөөс хаал харсан ном л тавиад бай. Гэр чи аль ч өрөөнд аль ч газар ном л бай. Өөрөө ном уншиж харагд. Тийм бай. Өөрөө ном яар. Тэгэхгүй өөрөө уцаа авахад өөрөө завгүй гэчээ тэгээ хүүхдээ ном унш гэдэг боломж. Доор хаж нэг гэрийнхаа буланд нэг жижигхэн номын булантай болчих. Тэгээ ном уншиж хэлэхээс илүү хүүхдээ дагуулаад номын дэлгүүрээр ямар төрлийн номд сонирхож чинь зурагт ном уу, түүхэн ном уу, хүмүүсийн амьдралын түүх байна уу, шинжлэх ухааны ном байна уу, баримтат уу гэд хүн болгоны унших төрөл зүйл өөр гэдэг. Тэгээд номын дэлгүүр, номын сангийн үнэр гэж байдаг байхгүй юу? Бага насны хүүхдэд эцэг эхтэйгээ юм уу гэр бүлийнхнээс авах, ах эгчээс авах дурсамжийн нэг хэсэг ном байдаг. Номын сангийн үнэр нэг тийм гоё үнэр байдаг шүү дээ. Нэг цаасны гэмээр юм уу нэг тийм гоё үнэр байдаг байхгүй юу. Тэгэхээр ямар үнэрээр нь дамжуулт дурсамж үлдээмээр байна тий. Тэгэхээр ном уншуулах маш олон одоо арга технологи байна. Тэгэхээр дагуулж номын дэлгүүр, номын сан, номын кофе шопууд дагуулж орох тий ярилцах өөрөө нүдэн дээр нь уншиж харагдах 30 минут 10 минут. Нацаг дөржийн номын сан одоо хэдэн салбартай байгаа вэ? Нацаг дөржийн номын сан 4 төвтэй нийлээ 5. Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүрэг, Хаавал дүүрэг, Сонгойрхон дүүрэгт байгаа. Хуучин одоо 19 автобусны буудлын арын номын сан хэвээр юу? Хэвээр Хаавал дүүргийн номын сан хэвээр. Хаавал дүүрэг. Оюутан байхад тэр 19-ийн нацаг дөрж яг тэр салбар дээр нь баг амьдэрдэг байсан. Тэгээ таныг сая номын үнэр, номын сангийн байдал гэсэн чинь яг тэр 19-ийн номын сангийн нэг том баруун тишээ харсан тэр цоохнууд ерөөсөө ингээл хөөрхий нойр нь хүрээл ноцоор бол тэнд баг амьдэрдэг байсан санаанд ороо явчлаа. Тэгээ тэрнээсээ одоо өөрчлөгдсөн байгаа юу? Энэ таасаа ингэсэн шүү дээ. Улаанбаатар хотын нийтийн номын сан тэгэхэд л хэлэхэд чинь би одоо нэрээ хүүхдүүд биш зөвхөн оюутнууд биш бид нар ч гэсэн ороод суух боломжтой тийм газар байхад чинь нүд хаагдсан юм чи. Ер нь бол номын сан Им Монголигаар карт нийлгэж болох боломжтой байсан. Тий та Им Монголиороо ороод маа номын сангийн картыг нийлэх боломжтой. Жилийн картны юм чинь 50000 төгрөг. Хүүхэд 3000 төгрөг. Тэгээ маа 5 номын сангаар 1 жил үйлчлэгээ авах. Зөвхөн ном соёлын үйлчлэгээ биш зохион байгуулж байгаа бүхий л хөтөлбөр, ивентүүдэд оролцох боломжтой гэсэн үг. Сая номын сан дээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаасаа нүүр номон дээр бас танилцуулсан байсан шүү дээ. Болор цомын эздийг авчирч уулзалт хийсэн байсан уу? Ном солилцсон байсан. Ямар ажлууд ер нь төлөвлөж? Бид нар сая цагаан сараар ном бэлгэлээ гээд аян зарлаад номын үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Тэгээ яг хөө мэдээж нөгөө
ном бэлэглэх тийм соёл тогтоог байгаа учраас өөр үзэсгэлэн худалдаа экспор бол явж байна л та. Гэхдээ бид нэр энийг аль болох жил болгон хийгээд энийг соёл болгоё гэж бодоод байгаа юм. Хүүхдүүдэд одоо чихэр одоо тэ хэрэглэхгүй хаанаас авсан мэддэггүй чихэр баг өгч яхаар хэрэгтэй нэг хөрхөн тэмдэглэлийн дэвтэр байдаг юм уу? Хүүхдийн яг зурагт ном насанд нь тохирсон хүүхдийн зохиолчтой гаргацдаг. Тэднийхээ одоо дотоодын бүтээгдэхүүн ядахтай уран бүтээлчдийн хүртэл дэмжих те. Тэгээд энэ үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Тэгээд яг вэ одоо ингэж анхны гэхэд гайгүй. Тэгээд жил болгон зохион байгуулъя гэж бодож байна. За сар болгонд бид нөгөө одоо зохиолчтой уулзалт ойлгож уншаа номын клубүүд за тэгээд үлгэрийн цаг хүүхдээ хагасаа өдөр болгон бид нар бүх номын сангуудаараа дамжуулаад эцэг эхчүүд хүүхдэд дагуулж ирээд үлгэр сонсох ярилцах зурах ийм одоо өдрөлгийг зохион болж хагасаа өдөр болгоо. Тэгээд хүүхдэд дагуулад ирээд хамт үлгэрийн цагт суугаад үлгэр сонсоод яаж уншиж гин үлгэр уншсны дараа яаж ярилцдаг юм бэ? Дүрийн тухай яаж ярьдаг юм бэ? Дүрээ яаж бичдэг юм бэ гэдэг ч юм уу те. Нэг ийм дурсамжтай цагийг санал болгож байна. За тэгээд одоо гадагшаа сургуульд эссе IELTS бэлтэж байгаа хүмүүс зориулсан Америк багштай бүхий л төрлийн одоо сургалтуудыг санал болгож байна. Эссе бичих IELTS бэлдэх те. Англиар одоо speaking club, debate club гэл маш олон төрлийн хичээл сургуулийн хөтөлбөрүүдийг үн төлбөрөөр орж байна. Үнгүү одоо оёх ээж нарт эмэгтэйж бүсгүүчүүл зориулсан оёх сургалт хийж байна. Монгол бичгээр хэрхэн зөв бичих вэ сургалт орж байна. Ер нь номын сангийн пэйжийг Улаанбаатар хотын нийтийн номын сангийн пэйжийг дагвал маш олон үн төлбөргүй хөтөлбөрүүдийг боловсролын соёлын хөтөлбөрүүдийг санал болгодог. Энэ нэр номын санд одоо зөвлөх гэдэг юм уу ийм хүн байдаг болов хүүхдүүд гэлтгүү томчууд ч гэсэн яг ямар ном унших вэ гэдэг дээр толгоогоо ярьдаг. Ном л бол ном биш байдаг шүү. Ер нь гэхдээ миний өнцгөөс шүү. Би санал болгоход энэ ном сайн гэж одоо зохиолчд олонний танил хүмүүсийн санал болгосон номыг сонгоод дэмий болов. Яг номын дэлгүүрт номын санд өөрөө очиод тэнд одоо нийтийн паблик номын санчнууд ингээл улс төр шашин соёл гэд англиар тавьсан байгаа. Тэр одоо хэсэг рүү орж өөрөө харж тэмтэрч үзээд эхний 3 хуцыг эргүүлээд сонирхолтой байна уу сонирхолгүй байна уу тэр номын дэлгүүрт орж өөрөө тэмтэрч байрж харж тэгжээж сонголт хийх нь хүртэнтэй. Тэгэхгүй хин нэгний санал болгосон ч гэдэг номыг аваад үзэхээр одоо юм сонирхолтой байсан юм бол нэг гой ном биш л шүү дээ. Одоо сэтгэлдээ их таарж ирсэн. Би бас хүүхдүүдээ сургууль дээгүүр ном хөрхөн зараад аваад ирсэн байдгийн 5,000 гэж байна 10,000 гэж байна 15 гэж байна гэлтэй заримдаа үлгэрийн ном янз бүрийн шилүү ухааны номнуудыг гарчглал харахаар ямар хүн бичээд энэ ямар хүн редакторлаад үгсгийн алдааг нь яаж зассан байдгийн бол энд юу н хяналт байдгийн болов гэж бодож байгаа. Тэгээ танаас асуугаад байгаа юм. Энэ хүүхдүүдэд тохиромжтой одоо чинь Нацаг доржийн номын сангийн танай номын сангийн аль салбар дээр очсон. Хүүхдийн уншлагын танхимтай. Хүүхдийн уншлагын танхимтай. Тэгээд манай хүүхдийн номын санчид тухайн хүүхдэд чинь тохирсон, насанд нь тохирсон монгол хэл дээрх болон гадны хүүхдийн зохиол, үлгэрийн ном, боловсролын чиглэлийн номнуудыг санал болгоно. Тийм. Тэр бол өстой яг боломжтой шүү. Боломжтой юм байна. Ерөөсөө оюутан байхдаа л номын санд сууж байгаа. Тэрнээс хойш номын санд үнэхээр суугаагүй юм байна. Сая таны хэлсэн чинь зөвхөн номын сан биш болцсон байна шүү дээ. Энэ олон төрлийн. Ер нь бол нөгөө соёлын төв болсон. Тийм байна. Одоо бүр номын сангийн үүдэнд маань хаях гад хог хаягдлаа хаана явах гэж хувцснуудаа хүртэл авчирхаар дахин загварчлах ийм сургалт бас зарладаг. Хаягж байгаа хувцас байгальтай дахиад яаж нөхөө сэргээгээд өмсөж болох юм гэдэг ч юм уу тий. За баярлалаа. Сар шинийн өмнөхөн бид хоёрын багын ярилцлага сонсогч үзэгч та бүхэнд хүрч байна. Тэгэхээр өнөөдрийн зочин Нацаг доржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал соёл судлаач багш Индратай ярилцлаа. За өнөөдрийн бид хоёрын ярилцж байгаа ер нь үндсэн сэдэв бол уламжлалт цагаан сараа хадгалж авч үлдээд манай залуучууд алийн цаашаа авч явах хэвээр яагаад ер нь манай энэ цагаан сарын баяр тэмдэглэх хэвээр юм гэдэг талаас нь таны үзэл бодлыг сонслоо. Танд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Сүрээр дарагч чимих энэ гал морин жилдээ үзэгч олондоо Монголын бүх ард түмэнд үзэж байгаа сар шиндээ сайхан шинэлэрээ. Тэгээ энэ их гоё өв соёл түүхтэй улс орны нэг иргэн болж те тэгээд ийм сайхан
том одоо төрийн хэмжээний том баяр наадмыг өрх гэр бүлээрээ тэмдэглэх боломжтой байгаадаа талархаарай. Тэгээд мэдхгүй байвал мэддэг эрдэмтэн судлаачдын ном бүтээлийг олж сонсож үзээрэй. Маш их байдаг шүү. Аав ээжээсээ асуугаарай. Энэ бол нэг тийм хөндрүүлээ тээр шагаад байна гэхээсээ илүүгээр бид нэр энэ их даяаршил, энэ их технологийн эрен үед бие хүн байх, монгол хүн байх, ялгарах, түүх соёлоороо бахархах, энийг дахин сэргээж ойлгуулах ийм одоо утга учиртай баяр юм шүү. Тэгээд сар шиндээ сайхан шинэлээрээ илгээрээ хамглан төрлөөрөө төвшин амглан өрх айл өрх бүрийн хойморт аз жаргал баяр хөөр дүүрэн байгаасай гэж хүсээр. За баярлалаа танд. Бас сайхан шинэлээрээ. Баярлалаа. За. Сонсогчдоо Хөгжингэр радио хөтөж подкастын сар шинийн өмнөх энэ жилийн отхон дугаар та бүхэнд хүрлээ. Дараа жил дахин уулзъя. Та бүхэн сайхан шинэлээрээ.